Ингээд төрийн бус өмчийн сургуулиудаас олон тэргүүний сургууль нэр дэвшигч шийдэх сургуулиудад За багш нарын байрыг тохиолдуулан Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багш нарт хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. За ёслолын үеэр Монгол улсын ирээдүйн болсон хүүхд багчуудад эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч багш нарт нийслэлийн удирдлагууд баяр хүргэж за салбартай ажил үйлсээрээ манлайлсан сургууль цэцэрлэг болон за багш нарыг шагнаж урамшуулсан юм а. За энэ жил боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийж үр бүтээлтэй ажилласан дүүргээр хаан уул дүүрэг шалгарсан юм. За хаан уул дүүрэгт цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 85% нь цэцэрлэгт хамрагдах болжээ. За энэ хичээлийн жилд хаан уул дүүргийн хэмжээнд 2 цэцэрлэг ашиглалтанд орсон. За 2018 он гарахаас өмнө шинээр нэг сургууль үүдээ нээж сурагчтай хүлээж авах юм а. За үүнээс гадна хувийн болон төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг дэрэгдээ цэцэрлэгтэй болох уриалгыг дүүргийн засаг дарга алдарч авахлан гаргаж за одоогийн байдлаар 200 орчим хүүхэд алтан байгууллагын дэргэд байгуулагдсан цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна. Дүүргийнхээ нөөцрөөс боловсролын салбартаа зарцуулж байгаа. Ягаад гэвэл жил бүрийн 9 сарын 1 болохоор одоо сургууль цэцэрлэг асуудал хүндэрдэг. Хүүхдүүд цэцэрлэгийн гадна үлддэг. Бидний асуудлыг шийдэхин тулд төсвийн эдийн засгийн хүнд байгаа үед улсын төсвөөс хамааралгүйгээр энэ одоо төрийн болон орон нутгийн олон аж ахуйн нэгжүүд, хувийн хвшлийн олон аж ахуйн нэгжүүдийг уриалж одоо бас хажуудаа цэцэрлэг байгуулагчийг төсөлтийг тавьсан. Түүнийг мэдээж бид нар бас хувьсгал зардлын төсвөө санхүүжүүлэхээр тохиролцож эхний ээлжинд ТЭЦ 3, ТЭЦ 4-ийн дунд 120 хүүхдийн цэцэрлэг. За манай засаг дарганы хамгаалалт газрын нэрмжид 60 хүүхдийн цэцэрлэг гэдэг энэ мэтчлэн олон ажлууд одоо бас хийсэн. Багш нарын заах арга зүйг сайжруулах, мэдлэгийг ахиулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежерүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан байна. За мөн сургуулиудад зөв хүүхэд, зөв ирээдүйн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм а. Хаан уул дүүргийн боловсролын хэлтсийн хувьд бол одоо багш нарын бас заах арга ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор за хаан уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг орхон их сургууль, технологийн дээд сургуультай хамтраад 7 ангийг захиалгат ангийг нээн ажиллуулж байгаа. Энэ нь бол бас төлбөрийн үе хатан нөхцөлтөөр за тэгээд ажлаас нь хүнд ирүүлэхгүйгээр юм сурах зорилготой. Тийм магистрийн 2 анги, докторийн 1 анги, хөрвөхийн 1 анги, сэтгэл мэргэжлийн сэтгэл зүйчийн 1 анги, цэцэрлэгийн багшийн 2 ангийг нэгээд ингээд ажиллуулж байна. За мөн элстэй ерхий шалгалтаа бас чанараа бид одоо 6 биш 3-т оруулахаар бас багш нар захирлуудтайгаа хамтраад ажиллаж байна. Одоо эхний 10 сард гарааны солилго шалгалт авах гэж байгаа. За үүн дээр засаг дарга маань бас өмнөх жил бид нэр хүүхдүүдээс шалгалт авчаад багш нараараа гараар засуулдаг байсан бол энэ жил засаг дарга маань бас хөрөнгө оруулалт хийгээд автомат машин авч өгж байгаа. Дүүргийн хэлцэд 2 машин. За тэгэхээр хүүхдүүд маань хэмжээс доноо дундаж оноогоо бодтоор мэддэг. За энэ дээрээ тулгуурлаж хүүхдүүд маань өөрснийгөө бас чадахжуулж давтлагсаа авах өөрснийгөө бэлтгэх юм боломж болцоотой болж байгаа юм. За сайн ажилласан ур чадвараараа бас манлайлсан 5 багшаа өцгтөр бид нар дүүргийнхээ багш нарын баяр дээр ТЭЦ 3 компани хамт олонтой хамтраад метр квадратын сая 300-аар 5 багшаа бас байранд орох хэрэг бичгээр шаналсан байгаа. За ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас сар бүр сорилго шалгалт авдаг болсон нь сурагчдын сурлагын амжилт 10.2%-аар дээшлэхэд нөлөөлсөн байна. Сургалтын чанарын үзүүлэлтээр хаан уул дүүрэг нийслэлд 9-р байрт чигсдэг байсан бол за сар бүр сорилго шалгалт авдаг болсноор 4 байр урагшилжээ. Дэлхийн багшийн 23 дахь өдөр Монголын багшийн 51 дэх тохиолдуулан боловсрол соёлын спортын яамаас